大家好，我是牧羊老师。今天我们继续学 HSK 一级的词汇。好，现在开始。第一个生词是钱，钱гэдэг маань мөнгө гэсэн үг байна. 前面гэдэг маань урд тал гэсэн үг. 比如说我的妈在巷子前面. Жишээ орчуулбал миний мөр хайрцагны урд талд байна гэсэн үг байна. чин гэдэг маань үсэг төлөөний буюу арай гэсэн үг. 比如说我可以坐这儿吗？可以，请坐. Жишээ орчуулбал би энд сууж болох уу? Болно, суугаарай гэсэн үг байна. 好，下一个去гэдэг маань явах гэсэн үг. 比如说我每天早上7点半去学校. Жишээ орчуулбал би өдөр бүр өглөө 7 цаг 30 минутанд сургууль руугаа явдаг гэсэн үг байна. 热 гэдэг маань халуун гэсэн үг. 比如说今天天气太热. Жишээ орчуулбал өнөөдрийн цагаагаар үнэхээр халуун байна гэсэн үг байна. 认识гэдэг маань таних, мэдэх гэсэн үг. Жишээгүүлбэрийг харцгаая. 你好，认识你很高兴. Жишээгүүлбэрийг орчуулбал сайн байна уу? Танилцсандаа таатай байна гэсэн үг байна. 火车站гэдэг маань галт тэрэгний буудал ахна. 上午гэдэг нь үдээс өмнө гэсэн үг. 比如说上午好гэхээр өглөөний мэнд гэсэн үг байна. Өглөөний мэнд. 时候гэдэг маань үед гэсэн үг. Үед. 好，现在一起做 HSK 一级题. Дээрх үгсээс тохирох үгийг доор барилах өгүүлбэрт нөхөж бичнэ. 比如说你叫什么? Дээд хэлбэр буюу 名字. Энэ өгүүлбэрийг орчуулбал чамайг хэн гэдэг вэ гэсэн үг байна. 好，现在开始。36. 昨天是8、19日。37. 那个饭馆在火车站。38. 你会说吗？39. 你好，王先生在吗？在，请我去叫他。40. 对不起，我不会做饭。我会。好，现在我们一起做一下. За одоо бүгдээрээ багштайгаа хамтраад хариугаа шалгая. 36. 昨天是8
月19日. Өгүүлбэрийг орчуулбал өгч өдөр 8 сарын 19 байсан. 37. 那个饭馆在火车站前面. Өгүүлбэрийг орчуулбал тэр цайны газрын урд талд галт тэрэгний буудал байдаг гэсэн өгүүлбэр ахна. 38. 你会说汉语吗? Өгүүлбэрийг орчуулбал чи хятадаар ярьж чадах уу гэсэн өгүүлбэр ахна. 39. 你好，王先生在吗? Сайн байна уу? Ван ноёнтон гэртээ байна уу? 在，请坐，我去叫他. Байгаа. Сууж байгаарай. Би түүний дуудчихад ирье гэсэн үг байна. 40. 对不起，我不会做饭. Уучлаарай, би хоол хийж чадахгүй. 没关系，我会. Зүгээрээ би чадна гэсэн үг байна. 好，今天的作业把汉字和句子写一行. Өнөөдөр сурсан шинэ үг болон өгүүлбэрүүдээ нэг бичээрэй хүүхдүүд. 好，再见. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.